Сайн байна уу монголчуудаа? Энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэнд. Намайг өдөр нэвжлийн болортол гэдэг 44 настай юм аа. Би одоо цусны согийн бөглөрөл элэгний циррозын хүн дэлбэрийн хатуурлын сүүлийн шат гэсэн онцтойгоор сүүлийн 1 жил эмнэлгээр явлаа. Тахлын үе гэдэг чинь хэцүү юм байна. Нэмлэг домлогч хэцүү, эдийн засаг амар хэцүү болдго юм байна. Би бол айлын 6 хүүхдийн хамгийн том нь. Өөрөө эхнэр 5 охинтой. Охтын минь хамгийн бага нь 2 настай. Одоо ингээд гадагшаа явж илэг сэлжүүлэн суулгах мэт ажиллбар хийлгэж 400-500 сая олдохгүй болохоор Монголдо манайх сайн сольдог гэдэг үүднээс Монголд илэг шилжүүлэн суулгуулахар болсон юм аа. Донорын хувьд миний хамгийн бага төрсөн дүү донор болж байгаа. Өөрөө залуу хүн 30 насны нэлх хүүхэд, 2 нэлх хүүхэдтэй. Харсаар байж ахыгаа ингээд алдаж чадахгүй болоод ингээд дүүнээр нь илгээ өгөхөр болсондаа маш их баяртай юм аа. Иймд ингээд та бүхнээсээ тусламжийн гараа ингээд сунгаач гэж хүсэж байгаа юм аа. Дүүнэр маань хар нэлхтээ бүтгэн чирж ирсэн болохоор ахыгаа авч үлдэнэ гэдэг үүднээс ямар ч юм донор болно гэж зүтгэсээр байгаад намайг шөөрүүлсэн юм аа. Ингээд ахтуу хамаатасаа найс нөхдөсөө ахт минь туслаач ээ. Монголчуудаас ахт минь туслаач ээ гэд хүсэж байгаа юм аа. Хоёр хүний амьдралыг авраач гэж танд ах дүүнэр монголчуудаас тусдам гуйж байна. Өдрийн имчилгээний зардал 300-аас буухай байлаа. Тэрийгэ дийлхэ байж одоо бүр бага юмудаа зарж хэрэглэсээр байтал. Тэгээ өөрөө хоолунд шатаа хэцүүхэн байдалд орж байна. Намайг болортол явахтай Алтан цул гэдэг. Би одоо 15 настай. Тэгээд аамаа сүүлийн жил хүнд өвдсөн. Тэгээ аавыгаа өвдснөөс хойш би аавынхаа эм тарианд баг ч гэсэн туслахаар октоодын өвсний гоёл чимэглэлийг өөрийн гараар урлаж ингэж онлайнаар худалдаалдаг. Миний энэ одоо өөрөө хийж уралж бүтээсэн зүйлийг мань худалдаа авсан одоо орлого бүрээсээ би аавынхаа эмчилгээнд ингээд тусалдаг. Тэгээд манай сургуулийн багш нар болон найз нөхөд хамт одоо хамаатан садан ах дүүнэр маань бүгд намайг маш их дэмждэг. Тэгээд аавын минь эмчилгээнд ч гэсэн би баг ч гэсэн тусалж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Аав минь ч гэсэн удахгүй 90 сар болоо буцаад илүү бүтэн амьдрын аав минь удахгүй 90 сар болоо. Аав минь удахгүй 90 сар болоо буцаад илүү бүтэн аз жаргалтай амьдрах гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа ах миний амьдрал ахын минь амьдрал хоёр та бүхнээсээ аваар танилцаач гэж хүсэж байгаа юм аа. Миний Монголын ард түмэн хоёр залуугийн амьдрал ард нь байгаа 10 хэдэн хүмүүний ам бүлэг
тэр найдвар тусуудын болооч гэж та бүхнээс гүн хүндэтгэлтэйгээр хүсэн гуйж байна. Та бүхэндээ баярлалаа. Хэдий ч нэ тийм их эрэлт хэрэгцээтэй зүйл биш ч гэсэн баг ч гэсэн аавдаа туслахын тулд та өндөр миний хийж уралж байгаа зүйлээс минь баг ч гэсэн худалдаа авалт хийгээрэй гэж хүсэж байна.